Өдрийн төргийн үзэгчдээ үйл явдал ярилцлагын цаг эхэлж байна. Ингээд манай өнөөдрийн зочноор Ихийг намын дарга Баттутхан өргөдөн оролцож байна. Өдрийн төргий танд. За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн төргийа. Тэгэхээр таныг цаг үеийн асуудалтай холбоотойгоор зочноор өрсөн байгаа урилгыг хүлээн авсанд баярлалаа. Гэлалаа. Тэгэхээр ер нь одоо энэ сүүлийн үед энэ гэр бүлийн хүчирхийлэл энэ бага насны хүүхдүүд хүчирхийлэлд нэлээд өртөж जैन тийм ээ. Өдөр болгон ер нь нийгмийг хайц тавтуулаад байна. Энэ одоо ингээ яг харахаар хүмүүс ер нь хитрхи их одоо зэрлэгшээд чөтгөрлөг одоо гэж ярьдаг штеп тийм ээ. Харин шинэ тийм илрээд байна уу? Ийм болоод байна уу? Эсвэл одоо энэ сошиал хөгжснөөр бид нэр энэ ил гараад байна уу? Энэ дээр таны бодол ямар байдаг вэ? Сошиал хөгжсөндөө ч юм уу одоо нэг тийм юмдаа бас биш юм аа. Яг жинхэнэ уг шалтгаан нь бол буруу нийгэм тогтсон л байна. Өнгө мөнгөний нийгэм. Тэгэхээр бидрийг баг байхад хөрөнгөтний үзэл суртал хөрөнгөтний нийгэм гэж ярьдаг байсан. Тэгэхээр одоо тэр ардчилсан нийгэм биш 90 оноос хойш Монголд яг тэр хөрөнгөтний нийгэм тогтсон. Өөрөөр хэлэх юм бол хүн хөрөнгө мөнгө олж авахын төлөө нүдээ ухаад өхөрч буцахгүй түүгэрч барахгүй бүр хүн чанар, хүнлэг сэтгэл, хайр, инрэл, нэмжин сэтгэл гэдэг бүх юмаа дэвсэлж хагаад үгүй хийж устгаж хагаад тэгэд мөнгийг өрсөлдөн уралдан алалцсан олж авдаг. Ийм нийгэм тогтоод тэгээд мөнгө олж авахдаа дандаа ихэвчлэн буруу харахаар олж авна. Өрсөлдөн алдаан тулдаан би өгөхээр чи өгөх гэдэг зарчмаар болж байгаа. Энэ нийгмийн чинь мөн чанар нь өөрөө ийм байхгүй юу. Тэгэхээр энэ дотор энэ нийгэм чинь мөнгө хөрөнгөл ярихаас биш, өнгө мөнгөл ярихаас биш те. Хүний сайн сайхан болгоныг идээд дээр нь энэ улс үндэстний чинь үүх түүх соёлын чинь бүх сайн сайхан болгоныг идчихэж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ нийгэм биш байна гэж би 1998 онд 98 он гэдэг чинь Монголын 2.8 сая ард түмэн тэр үед төр засагтайгаа цуг ардчилсан нийгмийг байгуулах гээд эд багтаагаар итгэл үнэмшилтэйгээр шилжилтийн үе тулж исэн үе байхгүй. Тэгэд би 98 онд 28 настай хүүхэд байсан. Залуухан. Тэгэд би 98 онд сүр сэтгэхгүй гэж ном бичиж гаргасан. Тэн дээрээ би юу гэж хэлсэн? Сүрнэ гэдэг бол зөөрөх биш. Гагцгүй асуудалд өөр өнцгөөс хандж байгаа юм гэж. Тэгэд энэ чинь арчилсан нийгэм биш байна. Бидний тэр хүсэн хүлээсэн эрхчлөөт нийгэм чинь биш байна. Энэ чинь боолчлын нийгэм байна. Энэ чинь харгислал хэрцгийлийн нийгэм байна. Энэ чинь өнгө мөнгөний нийгэм байна. Энэ чинь бол тамийн тогоо байна. Энэ бол нийгэм биш. Хүнийг, улс үндэстнийг сайн сайхан төрөгдөг нийгэм биш ээ. Тийм учраас энэ үзэл санаагаа тэр сүр сэтгэхгүй гэдэг номоор гаргах тавьсан. Тэгээд дараагаар нь би энэ хүн төрлөختний түүхийн турш ямар нийгмийг байгуулвал хамгийн хүний төлөө, сайн сайхны төлөө, үнийн шударгын төлөө хамгийн амар жимэр тайван сайхан зовлон багтаа нийгмийг байгуулах ингээд энэ нийгмийн хүн төрлөختний бий болгосон нийгмийн онолуудыг бүгдийг судалж үзээд тухайн үед надад хүний төлөө гэдгээрээ амар амгалан гэдгээрээ марксист онол хамгийн таалагдчихсэн тэр үед үзэл санаа. Тэгээ би энэ сүр сэтгэхгүй гэдэг ном бичснээс 2 жилийн дараа би марксизмыг өмгөөлөх үү гэдэг ном биччихсэн. Тэр номнууд одоо ч энэ улсын төв номын сан хүмүүсийн гар дээр байж байгаа. Тэгэд би өөрөөр хэлэх юм бол 98 оноос энэ нийгмийн чинь хүлээн зөвшөөрөөгүй энийг би эсэргүүцэд тэмцэж энэ чинь биш вэ шүү. Тэгэд энэний дараа би Чингис хааны төр барьсан ухаан, Монгол уламжилт улс төрийн гүн ухаануудыг судалж хагаад хүүе марксизмын онолоос чинь ч илүү жинхэнэ ардчилсан нийгмийг, жинхэнэ хүнлэг нийгмийг, жинхэнэ шударга ёсны нийгмийг, жинхэнэ амар тайвангийн нийгмийг байгуулдаг онол тогтолцоо загвар аргачлал байна. Тэрийг манай эцэг дээд 13 дугаар зуунд их Монгол улс дээр байгуулсан юм байна. Тэгээ би Монгол суугааны 11 ботном 100 цуврал лекц тэр нийгмийг байгуулдаг юм тэр номдоо бичиж лекцэндээ ярьж гаргасан. Тэгээд тэрний дараа би энэ төрийг бас яаж байгуулдаг гэдэг энэ юмнуудыг ингээд дараагаар нь гаргаад тавьсан байхгүй юу. Тэгэхээр би бол Баттутхан гэдэг хувь хүн бол энэ
ардчилсан нийгэм гэж 90 оноос хойш Монгол тогтоод байгаа энэ буг чөтгөрийн альвин тээрингийн тамийн нийгмийг бишээ гэдгийг бол аль 98 онд хэлж энэний эсрэг бүх бүтээл туйруулаа зориулсан байхгүй. Энэ нийгэмтэй би анханаас нь эвлэрээгүй, хүлээж авч чадаагүй байхгүй. Тэгээ би мундагдаа биш. Би тэр үед физикийн мэрэгжил, физик математикийн мэрэгжил миний үндсэн мэрэгжил. Юмны мөн чанарыг хардаг. Шин чанарт нь хуурддаг. Хүний нүдэнд харагдж байгаа 3D хэлбэрт байгаа ил өнгө мөнгөний материалыг тэр шин чанарт нь одоо хуурдагддаг. Цаад далд байгаа мөн чанарыг судалдаг. Тэр чанарыг надад физик математикийн шинжилгээ ухаан олгогдсон байсан учраас би энэ тэрүүгээрээ судлаач хүний нүдээр харж яваад судалгааныхаа ажлын үр дүнгээр энэ нийгэм биш ээ гэдгийг олж харсан байхгүй. Тэгээд одоо хар 98 онд би тийм ном гаргаж ирсэн хэдэн оюунлаг хэсэг нь мэднэ. Дараа нь марксизмыг өмгөөлөх үү гэдэг хамгийн хүнлэг нийгмийн үзэл санаа энд байна гэдгийг гаргаж тавьчихсан. Дараа нь жинхэнэ ардчилсан хүнлэг амар төвшин сайн сайхан нийгэм чинь энэ монголчууд байгуулж ирсэн юм байна. Их Монгол улсад байгуулж ирсэн юм байна. Энэ байна гэд сувг ханаар гаргаж тавьсан. Тэгээд миний ярьж ирсэн 20 жилийн өмнө ярьж ирсэн хэлж ирсэн бүх юм өнөөдөр энэ Монголд ярьдаг юм биш, боддог юм биш. Бүр яг хүүхд нялх балчир өрс хүүхдүүдээ хүчирхийлдэг, тамалдаг, яргалдаг, зовоодог, хань эмэгтэй хүнийг хань ижлээ те яргалдаг, тамалдаг, хүчирхийлдэг энэ заваа нийгэм чинь тогтчлоо шүү дээ. Энэ тамийн нийгэм тогтчлоо шүү дээ. Тэгээ энэний төлөө ажиллаж байгаа шинжлэх ухааны академи хаана вэ? Эрдэмтэн мэрэгд академич нар хаа вэ? Энэний төлөө хэн дуурч байна? Энийг анхааралтай авч ажиллаж байгаа боловсролын яам засгийн газар төр хаа вэ? Нэг нүгөө хэлэхэд энэ либерализм, ардчил гэдэг хоёр үгээр халахвч хийсэн. Энэ либерализм буюу хувь хүний эрх чөлөө гэдэг юм чинь хүний энэ мунхаг тэнэг хүмүүсийн дураараа аашил дун чөмгөөрөө жирэгдэг энэ ёсыг дэврэгдэг байхгүй. Тэгээд тархиндаа боловсролтой мэдлэгтэй гэгэрэлтэй хүн бол өөрийнхөө юу зөв хийж байгаа, юу буруу хийж байгаа, юу нүгэл хийж байгаа, буян хийж байгаагаа ялгаад хүн өөрийгөө удирдах явчих штеп. А гэтэл тархиндаа мэдлэг боловсролгүй хүн гэдэг чи яадгийн өөрийнхөө ямар нүгэл, ямар буян хийж байгаа, ямар зөв буруу юм хийж байгаагаа мэдэхгүй. Буруугаа зөв гэж бодно, зөвгөө зөв гэж бодно. Тэгээд эрх чөлөө, тийм хүмүүст эрх чөлөө өгчхөөр эднэр чинь бүх юмаа миний эрх чөлөө, энэ нийгэм надад энэ эрх чөлөөг өгсөн ингээд ингээд дураараа ажиллаж явсараад одоо хар. Нялх хүүхдүүдэд тамалдаг. Тэгээ боддоо та нар ням бактери вирус биш шүү дээ. Ням бактери вирус чинь заа юу? Хамгийн нялх нялзраа хүүхдүүд рүү дайрдаг байхгүй. Яагаад тэдний энерги бие махбод эдээс цэвэр ариун байдаг. Гэрэл гэгээтэй байдаг, сайн сайхан байдаг, бузартаагүй бохирдоогүй байдаг учраас энэ тамийн амийн чанар гэдэг чинь сайн сайхан бүхнийг идэж устгаж ил байвал, бузралж ил байвал тэдний бах ханж, тэдний оршихуун одоо зориг биелж байдаг байхгүй. Тийм учраас ням бактери гэдэг вирус гэдэг юм чинь дандаа нялх хүүхдүүд рүү дайрж, тэгээ халдвар төвчнөр нялх хүүхдүүд хамгийн хөвчлөлдөг учраас энэ байхгүй. Бидэн шиг ингээл нас их тусам тоохгүй. Хөгшөрсөн хойно бүр тоохгүй тэр ням бактери чинь. Яагаад настай улсууд халдвар төвчин төр болгон тусдаггүй? Яагаад нялх хүүхдийг эхэлж төрөнгүүт нь вакцин хийдэг? Халдвар төвчин тусах гэдэг учраас нөгөө нэм бактери нь дайрдаг учраас нэм бактери л гэж ярьж байна. Нэг стампин л гэж ярьж байна. Гэтэл цаана нь тамийн амийн чанар байгаа байхгүй. Яг тэрэн шиг одоо аавууд, өвөөнөр, нөхрүүд эмэгтэй хүнлүү хүүхэд рүү бүр нялзраар нь дайрж байна. Энд чи юу гэсэн үг юм бэ? Энд чинь хүн бишээ, хүний арьс нөмөрсөн бугч төгрөд болчиход байгаа байхгүй. Энэ нийгэм ийм л хүн мунхаг тэнэг хүмүүс, боловсралгүй, гэгэрэлгүй хүмүүс эрх чөлөө өгснөөрөө хүний энэ тамийн энэ араатан сэрхүүг дэвэргэж хүнийг ийм одоо хүний арьс нөмөрсөн аливын чөтгөрүүд болгосон. Араатан гэдэг баг шүү. Араатан гэдэг баг. Араатан бол өлсгөөрөө ирээд зулгаагаад идчихнэ. Энэ бол араатны шинж. Гэтэл аль л нялзрааг тамалдаг, зоодог, тэндээс кайф авдаг, хүчирхийлдэг, тэндээс таашаал авдаг. Энэ чинь бол тамийн шинж байхгүй. Тэгэхээр энэ тамийн нийгэм гэж би хэлээд байгаа нь. Тэгээ намайг энийг ингээд яриад явж хахад 100-100-аар лекц хийгээд энэ болохгүй юм шүү. Хүнийг ингэж засахгүй бол болохгүй, ингэж хүмүүжүүлэхгүй бол болохгүй, ингэж дахин гэгэрүүлэхгүй бол болохгүй нэгэ яриа явж хахад тэнэг юм ярьдаг гэд одоо сэтгүүлч нэрхтээ сэтгүүлч хүртэл тэгж ярьж байсан. Тэнэг юм ярьдаг гэж. Гадаа нийгэм чинь тэнэг хүмүүс буг чөтгөрлөг хүмүүс тэнэг юм хийгээд байгаа. Тэнэг юм битгийл харгас хэрцгээ
тамийн үйлдэлүүд хийгээд байгаа учраас ярьсан би тэнэг харагдаад байгаа байхгүй. Одоо 12 он, 10 он, 11 он тэгж л байсан шүү дээ намайг. Тэгэхэд та нар боддоо би 10 жил 98 онд энэ нийгмийг бишээ гэд ярьж хэлээд 10 жилийн өмнө хүнийг засахгүй болохоо ойлоо хүн чинь бүгчтгэр болоод байна гэд ярьж хахад тэнэг юм ярьдаг гэжсэн. Өнөөдөр өөрийнх нь хүүхдийг хулгайлаад, өөрийнх нь хүүхдийг хүний найманд явуулаад, өөрийнх нь хүүхдийг эцэг нь өвөө нь хүчирхийлээд эхлэхийн цагт одоо аюул өөрийнх нь махан биен дээр ирэнгүүт одоо ойлгож шít. Одоо дууга олж шít тэр тэнэг юм ярьдаг гэж хэлжсэн улсууд. Тэгэхээр одоо биднэрт одоо яг ямар гарч шийдэл вэ? Ер нь та түрүү хэллээ энэний төлөө дуурч байгаа мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн одоо эрдэмтэн хүмүүс алгаа тийм ээ. Нэг хэсэг сошиалар шуугаал ингээл намжиж чинь. Тэгэхээр яг яах вэ? Энэ хүмүүс яагаад ер нь дуурахгүй юм? Хүн өнөө үг хэлсэн хүнд хүн өшөөтөө, хөр унсан хүнд нохоо өшөөтөө гэж нэг үг байдаг. Би үнийг хэлэл энэ нийгэмд ад болдог. Тэгэд сая та нар харж байгаа шүү дээ. Өөр Монголын асуудал босоод ирэхэд Монголын асуудал гэж байгаа боловч яг үнэндээ хэдэн жилийн дараа бидэрт тулгарх Монгол хэл соёлын асуудал. Өнөөдөр Монгол хэл соёлын асуудал боловч цаашдаа хэд хоногийн дараа хэдэн жилийн дараа Монгол оршихуу мөхгүй гэдэг асуудал тулгарч яхад дуурч байгаа шинжлэх ухааны академи байхгүй, дуурч байгаа шинжлэх ухааны эрдэмтэд байхгүй, дуурч байгаа төр засаг байхгүй, боловсролын яам байхгүй. Би дуурсан. Би дуурчээж араас нь хүмүүс хөдөлж гисэн. Яг тэрэн шиг одоо яг энэ хүчирхийл яваал юм. Сая 9 настай хүүхэд яаж өөхөө яа те ингээд арараас. Нотлон эн чинь ганц одоо илэрч байгаа юм биш. Хэд сүүлийн хэдэн жил бидрийг ингээд одоо бид нар бүр анхандаа айдас тавтаад цочирдог байсан бол одоо цочирхооч байсан. Ийм байж л юм. Хүний сэтгэл зүй дасан зогцно гэж ийм амар юм байдаг байхгүй. Ямар ч сайн юм дасан зогцно, ямар ч муу юм дасан. Тэгээд дуурахгүй. Боловсролын яам дуурахгүй байгаа сте. Нийслэлийн боловсролын газар дуурахгүй байгаа сте. Нөгөө гавьяат багш нар дуурахгүй байгаа сте. Ардын багш нар дуурахгүй байгаа сте. Гэхдээ тэр ардын багш, гавьяат багш, ахлах багш, зөвлөх багш хайчсан тэд нар. Яагаад дуурахгүй вэ? Яагаад энэ боловсрол судлалын эрдэмтэн мэрэгчлэтнүүд яагаад дуурахгүй вэ? Төр засаг яагаад анхаарахгүй вэ? Та нар одоо өнөөдөр энэ ерөнхий сайдаа хардаа. Тэнд төмөр зам, тэнд байшин барилга, тийм л юм дээр ажиллаж байгаа юм. Яагаад өнөөдөр тэр гэр хорооллын захад хүчирхийл болж байгаа айл дээр очихгүй байна. Аймгаар тойрно, ерөнхийлөгч нь аймгаар тойрно. Бэлдсэн мянгат малчин айл дээр очиж байна. Ууж идээд наригц ингээд гараа явчихна. Яг зовсон ядуу хонжоогоо хоногийн хоолгүй суугаа малаа барчихсан айлд яагаад очихгүй байгаа юм эднэр? Яагаад гэр хорооллын захын тэр ядарсан айлд очихгүй байгаа юм? Ийм учраас амьдралаас хол тасархаа. Тэгээд сая тэр 9 настай хүүхэд хүчирхийлүүлээд яхад хажууд нь цагдаа байгаа мэдэхгүй хорооны цагдаа. Хажууд нь эмнэлэг сургууль нь байж байгаа мэдэхгүй, багш нь байж байгаа мэдэхгүй. Ихийн мэдж байгаа Монголын төр сохор биш үү? Дүлий биш үү? Тэр хүүхэд өөрийгөө аврах гэж 108 хичнээн удаа дуудлага өгөө, авсангүй. Хичнээн удаа хороонд мэдэгдв. Хичнээн удаа яагаад Монголын төр аль төвшөндөө аль талбартаа дүлий сохор дандаа цөнх баригч омс бандаж шин тавьчуулагчсан улсууд төрд гараад тахаар ийм болчихж байгаа. Одоо та нарын орон нутгийн сонгуул явж байна. Дэвшиж байгаа улсуудаа хардаа. Хавар болсон сонгуульд гарсан улсуудаа хардаа. Монголын төрийг аваа явчихар улсууд байна уу? Тэгээ би сая тэр сонгуулийн үед хавар 6 сард над чиг те гэр хороолд очиод нэг худгийн үдэнд уулзалт цугласан 10 20 хүнтэй уулзалт хийсэн бол тарчдгийг. Тэгэл мөнгө архи тараад юм байл. Сонгуулийн сүүлийн 7 хоног зүгээр нэгт архичд байгаа юм чи. Тэнд уулзалт хийхгүй очихоо. Хоёр нам ийм л юм хийдэг. Төр барьж байгаа нам ийм л юм хийдэг. Тэгэхэд гэр хорооллын захын хамгийн мухрын захын айлд хэн очиж үзсэн амьдралыг? Би очиж үзсэн. Тэн дотор би шороодоо таваргаад бүх гэр хорооллороо явсан. Амьдралтай танилцсан. Тэгэхэд гэр хорооллын захын мухрын хамгийн ядуу айлд заяо хорооноос заяо хүнсний толгойч болтдгоо. Хороон дээр уулзахгүй очихоор хүлээж авдггүй. Одоо намайг одоо худлаа ярьлаа л гин. Би худлаа нэгч ярьдггүй. Би бүх юмыг баримттай ярьдаг. Хороон дээр очихоор хүлээж авдггүй маа. Хэдэн нүүрүүд юм янзалсан хүүхнүүд. Ингээд тийм. Тэгээд тэр хороогоор ирдэг тусламж чинь тэр хороон дээр байдаг хүмүүстэй танилтал ойрдод хүмүүс л авдаг. 10 хуруунда бүгчтэй хүн ирээд тэр гурил будаа хүнсний толгойн чи аваа явдаг гэж байгаа. Монголын төрийн үйлчилгээ, төрийн анхаарал халамж жинхэнэ зовсон иргэдтэй хүрэхгүй шүү дээ. Ингээд би юу хэлж байгаа гэхэд яагаад тэр хүмүүс дуурдаггүй? Яагаад тэр байгууллагууд төрийн субъектүүд дуурдаггүй? Би тэрийг мэдэхгүй. Яагаад гэвэл тэд нар би бол үннийг хэлэх эрхгүй болсон. Хэлүүл дээрээс нь ажилласанаас халдаг. Тийм ээ? Хэлүүл
одоо хоногийн хоолгүй болдог. Цалингүй болдог. Тийм л учраас айгаад хилдэггүй болов. Тэр бүх юмар нь барьцаалцсан учраас. Дээр нь тэр хүмүүст бас нийгмийн ухамсар дутчих шít. Нийгмийн хариуцлага дутчих шít. Би энэ дээр чинь хэлэх ёстой салбарын хүн шүү. Би одоо бодгийн энэ Ахмад багш нарын холбоо гэдэг нэг байгууллага байдаг. Тэгвэл одоо энэ гавьяат багш нар, артын багш нар юу хийгээд байгаа юм бэ? Ахлах багш нар, зөвлөх багш нар юу хийгээд байгаа юм бэ? Эдгээр энэ дээр гарч ирэх ёстой шүү дээ. Энэ ард түмнийг дахин сурган хүмүүжүүлэх. Дахин боловсруулах, дахин соён гэгэрүүлэх ажлыг боловсролын яамтай энэ холбоонууд хамтарч хийх ёстой шүү дээ. Ахмад багш нарын холбоо энийг л хийх ёстой. Түүнээс элдв одон медаль тараагаа сууж явах гол чухал биш байхгүй. Юу хийх гэж тэр төрийн бас байгуулагдсан. Нийгэмд энэ асуудал байна уу? Байна. Зовлон байна уу? Байна. Тэгвэл энийг шийдэх гэж тэр төрийн бас байгууллага байдсан байгаа юм шүү дээ. Үгүй энийг л хийлдэ. Тэрний оронд тийм багш, ийм багш гэдээ одон медаль тараагаа суугаад байдаг. Ингэх гэж төрийн бас байгууллага байдсан бол хэрэггүй байхгүй. Тэгэхээр төрөн ч ажиллахгүй, засгийн ч ажиллахгүй, төрийн байгууллагын ч ажиллахгүй, төрийн бас байгууллагын ч ажиллахгүй. Төрдөгдөд гавьяа шагналаа авцсан ардын багш нар, гавьяат багш нар нь ч ажиллахгүй. Санал санаачлага өрнөхгүй. Эрдэмтэн мэрэгдэн ч ажиллахгүй. Минийхаар бол хамгийн түрүүн энэ ард түмнийг дахин сургаж хүмүүжүүлэх, дахин боловсруулах, дахин соён гэгэрүүлэх ажил хийх хэрэгтэй. Бүр хуугаар нь 3 сая 300 мянгаар 30 жил ингэж эвдэрсэн байхгүй. Өнөөдөр ерөнхий сайд заа юу? Тэр төмөр зам, тэр байшин барилга дээр ажиллах биш. Хамгийн чухал нь боловсролын яам дээр өнөөдөр ажиллаж байгаа. Бүр сар 7 хоног ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй. Энэ хотын сургуулиудаар, хөдөөгийн сургуулиудаар яваа ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй. Нөгөө миний ярьдаг нөгөө асуудлаа ирэн билж чадахгүй шүү дээ. Өнөөдөр Монгол улсад юу амин тулчаад байна? Өнөөдөр төмөр замгүйгээд Монгол хүмүүс хоос онох гэж байна уу? Гүйл байхгүй. Өнөөдөр тэр нэг байшин боссонгүйгээд монголчууд өвдөд өгөх гэж байна уу? Гүйл байхгүй. Харин өнөөдөр өрх гэр болгонд хүчрхийл явагдаж байна. Секундын дараа тэр хүүхэд амьд байх уугүй юу? Нэг хоногийн дараа тэр айлын эзэгтэй амьд байх уугүй юу гэдэг асуудал яригдчих шүү дээ. Амин тулсан асуудал гэж энийг хэлдэг. Цаг минутаар хүний амин нас, эрүүл мэнд, амьд байх баталгаа алдагдж байгаа энийг амин тулсан асуудал. Хамгийн дөрөв ерөнхий сайд энэ дээр анхаарах хэрэгтэй шүү дээ. Нийгмийг соён гэгэрүүлэх гэхлээр төр улс маань бас буруу ойлголттой бол миний бодлоор тэгж Кембрижийн тогтолцоог л нөгөө багаас нь суулгаад өгчих юм бол одоо тэр хүн соён гэгэрээд одоо нийгэм шин гэсэн ойлголттойгоор одоо манай яг одоо энэ ахуйн нөхцөлд энэ Кембрижийн тогтолцоо гэдэг зүйл ер нь хэр таарч юм бэ? Таарахгүй байгаа үстэй. Таарахгүй 30 жил явж ирсэн энэ байхгүй. Та нар хараа л та. Хин ч олон юм яриад хэрэггүй. Зүгээр амьдрал чинь батлаад өгч шин. Таарахгүй шин. Одоо та нар ч гэсэн одоо өнөөдөр танаа телевиз дээр нэг ажилтан залуухан 90-ад оны нэг залуу хүүхэд сургууль төгсөөл ороод ирэхэд үзэл бодол таарахгүй, санаа бодол таарахгүй, үйл хэрэг таарахгүй, хэл яриач таарахгүй. Тийм байгаа үстэй. Гадаа явна яг адилхан. Яагаад гэвэл энэ 90-ад оны хүүхдүүд чи өнөөдөр яг энэ Кембрижээр бүрэн бэлтгэгдсэн усаад байхгүй. Одоо бидний үе социализмд яг энэ хүн ёсны тогтолцоогоор хүмүүжсэн. Аль эртний 15 6 дугаар зуунаас Германд бий болоод 17 дугаар зуунаас Орос руу орж ирээд Оросууд энийг баяжуулж хөгжүүлсэн Орос школ гэж ярьдаг. Орос школыг чинь нөгөө англич нь одоо аваад хэрэглээд үр дүн гарчлаа гэдээ гайхалтай гэж сууж шин. Кембрижийн англичууд чи хаяад Оросын боловсролын системийг аваад хэрэгжүүлээд үр дүнгийг харчаад бахархаа сууж. Тэгэд бид нар Оросоос хаяад Кембриж үздэг ч байна. Монголын бүх юм уруугаа явж байгаа. Бүх юм эсрэг буруу руугаа явж байгаа. Тэгэд Кембрижийг бий болгосон англичууд чинь өнөөдөр Кембрижээсээ татгалзаад Оросын боловсролын системийг аваад хэрэгжүүлээд үр дүнгийн эхнээсээ үзээд эхэлсэн сайн сайхныг гайхаа сууж байгаа. Тэгээ энэ манай ямар хүмүүс боловсролын яамд ажиллаад ингэдгээд яах вэ? Тэр зүгээр ер нь ингэдэг юм. Хүнийг соён гэгэрүүлэхийн тулд сурган хүмүүжүүлдэг юм. Сурган хүмүүжүүлнэ гэдэг чинь сурган гэдэг чинь тархинд нь мэдлэг суулгаж өгдөг. Хүмүүжүүлнэ гэдэг чинь зүрх сэтгэлд нь хүн чанар, хүнлэг сэтгэл суулгаж өгдөг. Тэгээд мэдлэгтэй тарих хүн чанартай сэтгэл зүрх хоёр хослохоор соён гэгэрэл болдог. Тэгээд гэгэрдэг. Тэгээд гэгэрсэн хүнээс муу үг, муу үйлдэл нүгэл гардаггүй. Тэгэхээр тэр гэгэрсэн хүн чинь хэндэж хор өрөхгүй. Тэгэхээр тэр гэгэрсэн хүнд чинь хууль хэрэггүй.
Энийг би хэлээгүй. Монголын уламжилт сургууль хүмүүжүүлэх тогтолцоо бидний эцэг дээдсийн их засгийг байгуулсан онол хэлж өгдөө. Гэгэрсэн хүнд хууль хэрэггүй л гэж байгаа шүү дээ манай их засгийн онол. Их засаг гэж юу гэлтэй? Хүнээ гэгэрүүлж хүнээ засдаг засаг төрийг их засаг гэдэг юм аа л гэж байгаа шүү. Хүнээ засчих юм бол засагдсан хүн чинь босод бүх улс орноо засдгийн, амьдралаа засдгийн, биеэ засдгийн, дэлхийгээ засдгийн. Манайх одоо яаж вэ? Байшин, барилга, зам, гүр, хот, гудам засаад энэ хүнээ засахгүй. Хамгийн засах ёстой юм засахгүй. Тэгэхээр төр барина гэдэг чинь өөрөө урлаг байхгүй. Одоо бид нар чи хоол хийхийг урлаг болгоод, хумс засахыг урлаг болгоод, үс засахыг урлаг болгоод, нүүр будахыг урлаг болгоод байна шүү дээ. Энэ бол урлаг байх шаардлагатай ч юм уу ч юм мэдэхгүй. Хамгийн нэгдүгээрт урлаг болох юм бол төр барих байхгүй. Тэгээ төр барих нь урлаг болно гэдэг чинь энэ гэгэрлэр хийдэг. Эний чинь л их засаг гэж хэлж байгаа. Их засгийг тогтоохыг л төр барих урлаг гэж хэлж байгаа. Хүнээ засдаг. Засагдсан хүн чинь гэгэрсэн хүн чинь бус бүх юм өөрөө засчихдээ. Тэгэхээр төр засгийн хийдэг гол ажил бол хүнээл засдаг байхгүй. Би энийг олон жил ярьсан. Харамсалтай нь ойлгодог хүн байхгүй. Тэгэхээр бид яг энэ эцэг дээдсийнхээ энэ уламжилт хүнээр хүн хийх Монгол ухаан, уламжилт сургууль хүмүүжүүлэх ухаан, уламжилт Монгол хүн байх ухаан, уламжилт нийгмийг хамгийн зөв нийгмийг байгуулах ухаан, нийгмийн гүн ухаан, улс төрийн гүн ухаан энэ бүхэн дээр тулгуурлаад бид нар энэ гарцыг гаргаж тавьсан. Эцэг дээдсийнхээ бид нар ч олсон юм биш. Манай эцэг дээдс ингэж хийж ээжээ гэдэг юм ин л гаргаж тавьсан. Тэгээд Монгол хүн байх, Монгол хүн байхын ухаан гэж 6 ботном 100 цуврал лекц хийсэн. Айл 12 оноос би энийг сургалт хийгээд нийгэмд лекц болгоод цацаад 7-8 удаа бүтэн цацаад хүргэсэн. Тэгэд өнөөдөр аваад хэрэгэлсэн боловсролын яам байхгүй, засаг төр байхгүй. Тэгээ аргаа ядаад эний чинь 2010 оноос 14 онд бүтэн 4 хичээлийн жил дамжуулаад манай Манукул Актем энийг нийслэлийн чимгэлтэй дүүргийн 61-р сургууль дээр туршин заасан. Туршаа заасан чинь сургуулийн захиргаа багш нарын хамт олон эцэг эхчүүд сурагчдад маш олон чиглэлээр маш сайхан үр дүнгууд гарсан. Хүүхдүүд компьютер тоглоом томцсон, тэрнээсээ салж ирсэн. Пи хараал хэлдэг байсан, салж ирсэн. Жирийн ч хараал хэлхээ болж ирсэн гэдэг. Цэцэрлэгт хэдэн сар ингээд туршаа заасан чинь 4-5 настай юмнуудад мэдлэх эрдэм, танилцах эрдэм, суух эрдэм, зогсох эрдэм гэд заагаад өгсөн чинь гэртээ хараад ээж аавыгаа та буруу зогсож, та буруу сууж, та буруу мэдлж гэд заагаад эхэлж. Зөв Монгол хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь энэ хөөе. Тэгсэн чинь энийг одоо тоохгүй болохоор бид нар тэгээд үр дүнгийн гаргалаа, тайлангаа бичлээ. Дахиад бүр энийг 1-ээс 12 дугаар ангид яаж заах уу гэд бүр 1-ээс 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсрууллаа. Тэгээд энийг 18 оны 2 сард цогцлбог сайд байхад, боловсролын сайд байхад орвол танилцууллаа манай академи хамт олноос. Бүтэн баг гараад очиод танилцуулсан. Хувь хүн цогцлмоо гэдэг хувь хүн өөрөө маш гайхалтай хүлээж авсан. Өө энэ ч л байсан юм биш үү? Энэ ч л хамгийн хэрэгтэй юм биш үү? Энийг л хэрэгжүүлэх юм байна. Одоо бид нар сургалтын төлөвлөгөөг өөрчлөх баг байгуулж байгаа. Тэндээ танаа төлөвлөлийг оруулаад ингээд хамтраад энийг хэрэгжүүлээ. Тэгээд таг болцсон. Яасан? Тэр амаарч алам тооторч хариу өгсөн. Яасан гэхээр би бол бодож байгаа. Нам нь юм уу ерөнхий сайдын зөвшөөрөхгүй. Тэгэл тэр ажил өнгөрсөн баг. Эсвэл тэр сургалтын төлөвлөгөөнд баг өөрчлөлт оруулах гэж байгаа багийнхан зөвшөөрөв. Нэг ийм юм болж байгаа. Тэгэхээр их мэдсэндээ дургу, их сэтгсэндээ дургу, их хийж бүтээсэндээ дургу Монгол зам байдаг. Тэгэхээр наад баттхан чи энд ирж энд одоо оролцож яах гэдэг юм гээд. Нөгөө баахан юм мэдэхгүй болсоо чин тэнд л бодвол ад шоодсан байлгүй. Тэгээд одоо хэрэгжээгүй. Энэ хэрэгжчихвэл надад биш Монголын ард түмэнд ашигтай байна. Энийг л харах хэрэгтэй. Өнөөдрийн өөхнөөс маргааш уушигтэр гэж. Энэ Монгол хүмүүсийн энийг амбиц, энийг бардам зан, тэгээ их мэдсэндээ дургу, их хийсэндээ дургу, их унсандаа дургу нэг энэ занг авч явахгүй энэ л Монголын хөгжил саад болж шít. Тэгээд бид энэ их гарц гаргалгаа хийгээ. Тэгээ одоо яах юм? Энийг чинь хэрэгжүүлэхийн тулд би дурын сургууль дээр авчиад заахаар зэрэг хууль зөрчлөг л шоронд авчиж. Тэгэхээр чинь энийг чинь төр засгийн эрх мэдлэр л хийн. Засгийн эрх мэдэл байхгүй чи яах юм? Тэгээд ард түмэн энийг ойлгоод дэмжиж өгөхгүй.
аль хөөе баттганы тэр тэгсэн сая нөгөө энэ хүүхдийн хүчирхийллийн асуудлууд араасаа муухай мэдээнүүд тавигдаад эхлэнгүүт над руу хүмүүс одоо зөндөө холбогдож байна л да. Үгүй таны нөгөө хийгээд исэн Монгол хүн байх юм сургалт мургалтыг чи одоо л хэрэгжүүлмээр гэж тийм ингээд тэр аль шатандаа явна юу хийж яана одоо ямар үр дүнтэй. Тэг би наад асуудлаа тэр боловсролын хамтаа тавь. Төр засагтаа тавь. Бид төрийн бус байгууллагын хүрээнд бүгдийг хийчлээ. Судлаад гаргаад ирлээ. Олон нийтэд түгээчлээ. Бүр очоод туршчлаа. 4-4 хичээлийн жил дамжуулаад туршчлаа. Үр дүнгийг гаргачлаа. Хичээл болгож оруулах хөтөлбөр төлөвлөгөөг нь боловсруулчлаа. Боловсролын сайд нь танилцуулчлаа. Албан доотоор хамтарч хэрэгжүүлээг хариуг нь авчлаа. Тэгээд хийсэн. Бид одоо энэс илүү яах юм? Яах юм? Тэгээд энийг хийж явах хэвээр боловсролын яам юу ч хийхгүй. Нөгөө л Кембриж дээр нь чи хараа л та. Кембриж хүүхдүүдийг хэд өсрөв одоо 90-ад онд 2000-ад оны их хүн. Хэд өсрөгөө, хэд алгасуулав, хэд юу болгов. Түүх уран зохиолыг хасаа юу болгов. Одоо баахан ярьж чаддгүй хүүхдүүд гараад ирсэн. Бүр айрам. Тэгээ одоо та нар хараараа хүүхдүүд бүр ингээд хэлгүй. Нөгөө муу дээрээ муухай дээрээ улцсан гихчээр хэлгүй, тултраа, шулга бүр одоо бүр ярьж чаддаггүй болсон. Уран зохиолын хичээл, түүхийн хичээл. Тэгээ одоо Монголын түүх соёлыг хамгийн гутамшиг гэж үздэг, орк гэж үздэг айрам гараад ирсэн. Ингээд боловсролын системд алдаа гарахад одоо баттгам нэг алдаа хийхэд би өөрөө хохирно, миний ойр тойронд байгаа тэрэнд алдаанд өртсөн хүмүүс хохирно. Гэтэл боловсролын системд нэг алдаа гарахад хойч үе чинь тэр аяар хохирдог байхгүй. Энийг ерөөсөө бодохгүй. Тэгээд төр засагч харлага юм, харанхуй юм. Боловсролын яамд байгаа улсууд нь ч нүдэн балаа юм. Тэгээ яах юм нөгөө дээрээс. Доор нь бол боловсролын яамд өчнөө сайхан ухаантай мэдлэгтэй мэрэгчлэнүүд хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Тэднийхээ үг санаачлалыг авахгүй. Дээрээс нэг сайд гэдэг нөхөр ерөнхий сайдын завраар л хийдэг намын завраар л дуурдаг. Тэрнийд харих шимийг бол эзээч хөдлөгдөг, хүлээж авдаг. Энэ л гай байхгүй да. Тэгээд эрдэмтэн мэрэгдэн дуурдаг. Сургалт лекцүүд одоо та дахиж хийвэл яа гэв. Би одоо Монгол хүн болох вэ? Нөгөө нэг хулган шааран дотор үлээсэн шааран дотор гүйдэг хулган шиг би одоо 10 жилийн өмнө хийжсэн юм одоо хийнэ гэдэг чинь надад миний урд өшөө миний үйл хэрэг урагшлаад би өнөөдрийнхөө төвчний ажлыг амжуулах гэж яаж шүү дээ. Өнөөдрийнхөө төвчний ажлыг амжуулахгүй бол миний дахиад 5-10 жилийн дараах ажил хойшлно. Гэтэл миний нас хязгаартай. Би энэ насандаа багтааж энэ хийгсэн сансан бүх юмаа хийх гэж яаж шүү. Тэгээ би 10 жилийн өмнө хийгээд өнгөрцсөн юмаа одоо хийнэ гэвэл энэ чинь одоо энийг зөвхөн боловсролын яам авчлах бид нар Баттхан Манукол Актем гэдэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бид нар энийг чинь ар Монгол итгэл туурхтанд хүргэсэн. Тэгээд аргаа ядаад одоо бид нар энийг чинь хэрэгжүүлэхгүй болохоор зэрэг хүүхд зурагтай хүүхдийн ном болгоод гаргахгаа сууж шин. Зурагтай хүүхдийн ном болгоод өгвөл ядаж эцэг их нь хүүхдтэй аваад өгвөл хүүхдүүд нь нөлөөлөх юм болов. Тэгээ одоо нөгөө томчууд ч гэсэн ном уншгаа байцсан. Зурагтай хүүхдийн ном болгоод комик маягийн болгоо хайчингууд ээж аваад нь ч уншин шин. Одоо ингэж нэг нөлөөлөх арга байна уу гэд би одоо хараа сууж ил байна. За бас нэг нийгмийг бас нэг зочроогоод байгаа зүйл гэвэл нэг салалт одоо энэ залуучууд зүгээр л одоо нэг гэр бүл болох гэдэг нэг тоглоом шиг тийм ээ. Одоо бидний аав ээж ярьдгаар бол тэр салалт гэдэг зүйл чи ер нь бол тийм ийм амархан одоо нэг ийм хоёр одоо нийлнэ гэдэг чи одоо тийм ээ. Ингээд сална гэдэг зүгээр нэг тоглоом шиг асуудал. За саллаа гэхэд эрэгтэй хүүхэд нь аавыгаа дагаж, эмэгтэй хүүхэд нь ээжигээд ээжийн ухаан эмэгтэй хүүхдэд өвлөгдөх ёстой гэж авч үздэг байсан гэж ярьдаг л та. Одоо бол хин дуртай наваалцалчдаг. Тэр дунд хин хохироод ирэх нөө хүүхэд нь хохирч идэг. Энэ тал дээр таны байрсаар ямар байдаг? Одоо энэ миний авсан мэдээгээр миний олж авсан мэдээгээр шүү. Жилд 18,000 гаруй гэр бүл гэрэлтэй бүртгүүлж байна гэж. Тэрний буцаад 3-2 нь салдаг гэж. 3-2 нь салдаг гэж. Тэгэхээр зүгээр л гэр бүл бол тоглож байгаа үстэй. Айл гэр бол тоглож байна. Бид нар нэг хүүхэд байхдаа айл гэр бол тоглодог биз. Чи аав нь, би ээж нь, чи дүү нь, чи эх чинь, чи ах нь гэж тоглодог. Яг тэр шиг айл гэр бол тоглодог. Айл гэр бол тоглохын цаана юу яаж байгаа юм? Ерөөсөө л энэ бүкс бүрний л тоглоом явж байгаа. Тэгэхээр ямар ч мэдлэг боловсрал, хүч хөдөлмөр, авьяас, ухаан, тарих, оюун шаарддаг учраас нөгөө орондоо ороод хийдэг ажиллаа л хий. Тэгэл баахан хүүхэд гараад ирнэ. Хүүхэд эцэг байх үүргээ ухамсарлаагүй, хариуцлага ухамсарлаагүй. Эх байх үүрэг хариуцлага ухамсарлаагүй хүмүүс чинь хүүхэд гаргаж ирчихэд зовоох гэж хүүхэд төрүүлж шин.
Тэгвэл угтаа бол хүн энэ хорвоо зоохгүй гэж ирдэг байхгүй. Жарах гэж л ирдэг. Сайн сайхан амьдрах гэж өөдөлт дэвших гэж л ирдэг. Тэгвэл тэр эцэг их байна гэдэг чинь чи тэр хүүхдийг хангалттай тижээгээд юугаарч дудаахгүй, гачаахгүй ингээд сайн сайхан хүн болгож хүмүүжүүл тавих хэмжээнд амьдралаа бэлтжээд хүүхдэд төрүүлэх хэрэгтэй. Гэтэл юу ч өлөн зэлм өөрөө ажилгүй орлогогүй. Тэгэл яах мэрэгжил боловсрол хөлс хөдөлмөр хичээл чармаалт орохгүй болохоор нөгөө бүхснийхээ ажил хийж байгаа л тэгэл нэг хүүхд гаргаад ирдэг. Хүссэн үсээгүй нэг хүүхд гаргаад ирдэг. Нөгөөх нь гарч ирэл зовлон тоож ирнэ. Гарч ирэл хоногийн хоол. Гарч ирэл өмсөх хувцас. Гарч ирэл хүчирхийлэл. Үгүй ингэж эцэг их болдгоо байхгүй. Тэ одоо гэр бүл зориулсан сургалт юу ч байхгүй. Тэ энэ гэр бүлийн салалт ингэж их ихссэн чинь дээр нь гэр бүлийн хүчирхийлэл ингэж их нэмэгдсэн чинь ерөөс хүн биш усныг л харуулдаг байгаа байхгүй. Энэний л илэрэл шүү дээ. Энэний л нотлохоо байхгүй. Тэгвэл гэр бүл судлаачид нь хэдэн хүн байна. Тэд нар нөгөө олон гэр бүлтэй хүрч чадж байна. Одоо 900 мянган гэр бүл байна гэж байна Монголд. Хүрч ажиллаж чадахгүй байна. Тэгээд гэр бүлийн сургалт хийдэг газрууд хаа байна? Гэр бүлийн зөвлөгөө өгдөг газрууд хэд байна? Төр энэ дээр юу ч анхаарахгүй. Тэгээ би өнгөрсөн авар сонгуульд орох гээд ингээд намынхаа мөрийн хөтлөөр боловсруулсан чинь Монгол улсын 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөр гэдэг нэг бичиг баримтанд тааруулж хий гэж байгаа. Нөгөөдг нь аваад үтсэн чинь манай мөрийн хөтөлбөрт байгаа өчнөө сэдв тэн дээр байхгүй. Тухайлбал гэр бүлийн асуудлаар тэнд юу ч байхгүй. Тэгээд манай нөгөө мөрийн хөтөлбөр чинь гэр бүлийн асуудлаар хийх гэсэн оруулсан залтууд нь тэнд байхгүйг хасагдах жишээ. Төрийн аудитор орохоор тэгж байгаа байхгүй. Тэнд соён гэгэрлийн асуудал юу ч байхгүй. Тэнд боловсролын асуудал юу ч байхгүй. Тэнд шинжлэх ухааны судалгаа танин мэдхүүг амьдрал практиктай холбох, өргөжүүлэх тэлэх юу ч байхгүй. Зүгээр л хідэн байшин барилга, эрчим хүч, уул уурхай эрдэс баялаг. Яа, үнэн тийм хөгжлийн хөтөлбөрөөр бидний мөрийн хөтөлбөрийг шахахаар стандартчлахаар юу болох вэ? Ингээл дуусч байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ 30 жил заа юу энэ төр засагч дампуу явж ирсэн. Төр засгийн бодлого шийдвэр нь ч дампуу, төрд сонгогдож ажилласан улсууд нь ч дампуу. Тэгээ ингэдэг нь шүү дээ. Ер нь энэ тарих уюундаа мэдлэг боловсруулгууд ороо ийм мунхаг хүмүүст тийм ээ. Хүний хэлж байгаа үнэн үг дандаа худлаа сонсогддог. Хүний хэлж байгаа худлаа үг, хуурамч үг дандаа үнэн сонсогддог. Тэгээ сонгуул болгоноор энэ ард түмэн яагаад худлаа хэлээд байгааг нь сонгоод байгаа юм. Яагаад үнэн хэлээд байгааг нь сонгож чадахгүй. Одоо сая энэ 20 оны сонгуульд их хурлын сонгуульд миний харж байгаагаар бол одоо гайгүй гэрэлтэй гэгээтэй их оронч Монголын төлөө зүтгэдэг, тэмүүлдэг, хийдэг өчнөө хүн дэвшлээ шүү дээ. Бараг л бүгд дэвшлээ. Нэгийг ч сонгосонгүй. Энэ юу юм гэхээр энэ ард түмний чинь 30 жил боловсрол мэдлэг тарих оюун санааг нь хайчхаад тэгээд тэр нь ингээд мунхаг харанхуй болохоор нь дандаа тэр мунхаг харанхуй оюун ухаанд чинь дандаа худлаа үг үнэн сонсогддог. Үнэн үг худлаа сонсогддог байхгүй. Тэгэхээр бидний хэлж байгаа үнэн үг худлаа сонсогдоод биелшгүй мөрөөдөл утопи юм сонсогдоод нөгөө худалч хуурмаг луурчдын үг үнэн сонсогдоод тэгэл тэдрийгээ сонгоод байгаа. Тийм учраас цаашдаа сонгуульд зөв үнэн явдаг, үннийг хэлж байгаа хүмүүс хизээч сонгогдохгүй. Энэ ард түмнийг соён гэгэрүүлэхгүй бол. Одоо ойлгож байна. Тэгээ би ойлгосон. За энэ чинь ерөөсөө энэ ард түмэн бол хизээч үнэн хүмүүсээ сонгохгүй юм байна. Яагаад 30 жил мунхруулсан баг. Тэгээд тарих оюун санааг нь харанхуй мунхаг болгоцсон. Тэгээд тэр харанхуй мунхаг хүнд чи тэгээд тэр G58 гэдэг нэг мөнгө олдог сүлжээний байгууллагад яагаад монголчууд тэр олноор орчих боловсралгүй баян ядуу хүн бүгдээрээ очиж мөнгө өгөөд хохироод байгаа юм. Яагаад гэвэл мунхаг харанхуй болцсон байхгүй бүгдээрээ. Тэгээд бүгдэнд нь тэр G58-ийн худлаа хэлж байгаа үг үнэн сонсогдоод байгаа байхгүй. Эрдэмтэй мэдлэгтэй тарих оюун ухаарч хэрцэн хүнд бол үнэн үг үнэн сонсогддог, худлаа үг худлаа сонсогддог. Тийм хүмүүс хурддагдаг. Гэтэл харанхуй мунхаг ард түмэнд болохоор хүмүүст болохоор үнэн үг худлаа сонсогдоод худлаа үг үнэн сонсогдохоор бидний үг худлаа тэгээд сонгохгүй. Үнэн худлаа ярьж байгаа хүмүүсийн үг үнэн сонсогд. Тэгээ би бодсон. За. Дараагийн сонгуульд бол баттан худлаа хэлдэг болж ижил энэ ард түмнээс саналыг авах юм байна. Үнэн хэлээд хизээч саналыг авахгүй юм байна гэж ойлгосон. За баярлалаа. Би тэр ярилцах цаг өндөрлөж байна. Цаг маань бас нэлээд хэтэрсэн байна. Танд одоо мэдээж одоо асуугаасаа гэсэн асуулт байсан байж магадгүй. Тий, яг ер нь бол энэ нэгэнт боловсролын систем ярьсан чинь энэ хүрээндэл ярил л да. Тэгээ Кембриж гэдэг юм чинь бол яг үнэндээ би бол чөтгөрийн тойрол гэж хэлнэ. Тэгээд тэр би түрүү хэлсэн хүнийг соён гэгэрэлгүй хүнд хууль хэрэггүй дээ. Тэгвэл хүнийг гэгэрүүлэх ёстой. Гэгэрүүлэхийн тулд сургаж хүмүүжүүлдэг.
Сургана гэдэг тархинд нь мэдлэг суулгадгийг, хүмүүжүүлнэ гэдэг зүрхэнд нь хүн чанар хүнлэг сэтгэл суулгадгийг. Тэгээд мэдлэгтэй тарих, хүн чанартай хүнлэг сэтгэл зүрх хоёр нийлэхээр гэгэрл болт. Тэгвэл энэ Кембрижийн тогтолцоо гэдэг чинь хүний зүрхтэй ерөөсөө ажилтдаг байхгүй. Зөвхөн тархитай ажиллан тархитаач гүйцэд ажиллахгүй. Тархины зөвхөн ил ухамсартай харьцан далд ухамсартай харьцахгүй. Ингэхээр ил ухамсар чинь хүний тархины потенциалын 10%-ийг л тархины чинь 10%-тай л ажилтдаг. Тийм учраас энэ Кембрижийн тогтолцооноос хязгаарч хүн төрөг гардаггүй. Одоо өнөөдөр 30 жил явж ирсэн манай энэ Монголын боловсролын тогтолцоо. Энийг анх хуулсан дэлхийн боловсролын тогтолцоо чи ерөөхдөө энэ байхгүй. Тийм учраас өнөөдөр дэлхийд хүн ховордоод байгаа. Тэр нь өнөөдөр 30 жил Монголд орж ирсэн. Тийм учраас одоо энэ цаашаа үргэлжлэх юм бол бид нар нөгөө талд нь хүн болгодог, зүрх сэтгэлтэй нь ажилдаг, хүн чанар суулгаж өгдөг, хүнлэг сэтгэл суулгаж өгдөг сургалтын тогтолцоог энэ Кембрижийнхээ юм явж идэг юм байгаа. Энэ нь бол тэр шинжлэх ухааны мэдлэг юм өгөөд явж иг. Тэр бол илүүтэхгүй. Нөгөө жигүүр нь байхгүй. Шуугаар бол. Шуу чи 2 жигүүртэй байж өндөр авна шүү. Тэгэхээр энд Кембриж гэж шинжлэх ухааны мэдлэг. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг чинь зөвхөн ходоодоо борлуул хоолоо олж иддэг мэдлэг байхгүй. Нөгөө талд нь хүн болгодог. Зөв хүн болгодог. Сайн хүн болгодог. Нөгөө хүнийг хүн болгодог тэр амьдралын мэдлгүүд нь дутагдаад байна. Энийг л нэмээд өгчих хэрэгтэй байхгүй. Түүнээс энэ Кембрижийг халж хийгээд байгаа юм биш. Энийг нэмээд өгчих. Тэгээд энэ Кембриж шинжил дахиад уламжил хүн болгодог нөгөө Монголынхаа уламжил. Энэ хоёроо нийлүүлчих уламжил шинжил хоёр ч хослоод тэгээ энэ дундаас чинь жинхэнэ 21-р зууны Монгол зөв хүмүүс төрж гарч ирэх байхгүй. Сайн хүмүүс төрж гарч ирэх байхгүй. Энийг л би олон жил ярьсан. Тэгээ харамсалтай нь хүн юм ойлгодгүй. Одоо тэгээ хүмүүсийн ерөөсөө хараа их сургууль төгссөн ч гэсэн доктор хамгаалсан ч гэсэн хүмүүсийн оюун санаа унаал байна. Дортоол байгаа. 90 оны доктор хүний оюун ухаан өнөөдрийн доктор хүний оюун ухаан 90 оных нь хамаагүй дээр байгаа шүү. Ингээд ерөнхийдөө их сургууль төгсөөд л бичиг үсэг тайлагдаал их сургууль төгсөөл доктор профессор болоод яваад байгаа ч гэсэн ерөнхийдөө 90 онтой харьцуулахад хүмүүсийн оюун санаа дортоол байгаа. Ухамсар дортоол байгаа. Оюунлаг байдал дортоол байгаа. Тэгэхээр бид одоо энэ маш хурдан боловсролын системийг өөрчлөхгүй бол манад энэ маш олон талын энэ хэцүү юмнууд ерөөсөө засагдахгүй. Хүнээл засаад гэгэрүүлээд зүв болгочих юм бол хүн чинь өөрөө хинээр чилүүлдэхүү төр засгаар шаардуулахгүй. Хууль зөрчлийн хууль мөл элдв ийм хууль гаргахгүйгээр эн чинь ингээ бүх юма өөрөө улс орноо өөрөө засчин, нутаг газраа шороогоо өөрсдөө засчин, өрх гэрээ өөрсдөө засчин, амьдралаа өөрсдөө засчин, биеэ өөрсдөө засчин, бүх юма өөрсдөө засаа явдаг байхгүй. Тэг. За баярлалаа. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. За гэрлалаа. За үзэгчдээ манай үйл явдал ярилцлагын цагийн түрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай зочноор Ихэв намын дарга Бат Утхан оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.